Хилтэй бол бас хөлтэй гэдэг үнэ. Мэргэжлийн урлагийн маш том байгууллагууд бас орж ирсэн багт. Comparisons-а ODS гэдэг энэ Англи аяг том үг гэдэг л та. Тэр нь болохоор жишиж зүйрлэнэ гэдэг бол угаасаа хамгийн тэнэг зүйл гэж. За үзэгчдээ дахин нэг шинэ дугаараараа мэдчилж байна. Бид бүхэн Англи улсын Лондон хотоос дугааруудаа бэлтгэн хүргэсээр байгаа. Энэ удаад дахин нэг сонирхолтой зочныг зорж ирсэн байгаа. Энэ хүн бол Англи дэх соёлын элч Өнөрмаа гэдэг бүсгүй байгаа. За сайн байна уу? Сайн байна уу? Бидний урилгыг хүлээж авч манай нэвтрүүлэгт оролцож байгаад нэгдүгээр баяр хүргэе. Тэгээ хоёулаа яриагаа ерөн зүгээр бага насны амьдралаас чиглүүл яасан. Хаана төрж, хаана өсөв, ямар сургуулиуд төгсөв. Одоо би хүний хувьд төлөвшөхөд одоо ямар сургуулиуд амжиж тэр нь илүү нөлөөлөв гэдэг талаас нь хоёулаа яриагаа эхлэе. За тэг хүүхэд насны дурсамж гэж угаасаа тэр чигээрээ маш аз жаргалтай үе байдаг. Тэгээд би бол Булган аймагт энгийн 3 бул гэсэн мөнд төрсөн маш сайхан хангаагаа хассан сайхан газар нутагтай. Тэгээд одоо урагшаа явах юм бол Хөвн хаан гэж сайхан хангаа байна. Тарны гол элсэн тасархай гэдэг одоо ч гэсэн жуулчдын анхаарлыг татчихдаг тийм сайхан газар байдаг. Тэгээд Булган 3 бүлэг сумын 8 жил гэж байсан. Одоо 10 жилтэй болсон. 8 жилийг бол би тэнд төгсөн. Сургуульд ороод миний ээж одоо насаараа бага ангийн багш исэн хүн байдаг. Ээжийнхаа шавь нь болж байлаа. Ээжээрээ аа усыг заалгаад ээж маань амьдрал бэлгэлээд ингээд тэгээд дунд сургуулаа тэнд төгсөөд дараа нь 10 жилээ Булганд төгсөөд Улаанбаатарт одоо Оросны дээд сургууль гэж байсан. Тэр үед бол тэрэнд одоо орж суралцаад Орос хэл гадаад англи хэлний мэргэжилтнээр одоо гадаад хэлний дээд сургууль гэж болсон хамгийн анхны төсөлтөөр төгсөж ирсэн. Тийм. Бага наснд ямар хүүхдүүд, зарим хүүхдүүд бол их онцгойлогдсон өчөргөө одоо бүх юмыг л хийдэг, зарим нь жаахан дүрсгүй янз бүрийн хүүхдүүд байдаг шүү дээ. Ямар хүүхдүүд? Ер нь бол номд их дуртай хүүхдээсэн. Тэгээд төрсөн өдрөөрөө ч гэсэн ингээд ном бэлгэлүүл бүр их баярлдаг. Тэгээд аав ээж маань бас тэр үед намайг ойлгоод маш олон ном төрсөн өдрөөр бэлгэлж баярлуулдаг байсан. Тэгээд номоо бол ингээд зогсоо цаг уншина. Тэгээд номын сан, гэрийн номын сангаа том хүний ном чамаагүй уншина. Тэгээд одоо гэрийнхаа номын сан ингээд 2-3 удаа давтаж уншичаад цойжлуулсан манай ээж цойжлуулсан. Тэгээд нөгөө сумын номын сан, сургуулийн номын сан центрт очиод ээж аав хоёр маань миний охинд одоо битгий ингээд дахиж ном өгөөрэй. Энэ одоо бүр галзуу хүн шиг ингээд уншаад. Номын цагаан солио тусч магадгүй гэж шүү дээ. Тэр үед тийм ярьдаг байсан. Тэгээд номын цагаан солио тусчвал одоо ингээд ганц мундаг ингээд бас онцроод байгаа охиноо тий яах юм тийм далтчвал яах юм бэ гэж айсан юм шиг байна. Гэхдээ одоо тэр үнэхээр тэр номнууд маань надад хүсэл мөрөдөл бэлгэлсэн. Ер нь би адал явдлын номд адал явдал зөгнөлт зохиолт их дуртай. Адал явдал гэхээр Артур Конан Дойлын Шерлок Холмсыг их уншдаг байлаа сонирхолтой. Тэгээ бүр хамгийн одоо англи явах болчлоо гэхэд ирээд би бүр одоо Бейкер Стрит 221-ийн B гэдэг Шерлок Холмсын амьдардаг те доктор Ватсонтайгаа амьдраад гэмт хэрэг шийдэж ингээ шийдэл олж идэг. Тэр байшин хүртэл очиж исэн тийм адал явдлын орхотой хөвгтэйсэн ном унших. Их сургууль төгслөө. За их сургуулаа төгссөн. Их сургуулаа ямар сонголт хийв? Тийм. Их сургууль төгсөөд их сургууль сурж байхдаа би бас Оросд 1 жил эрхүүгийн их сургууль дадлага хийчихсэн. Тэгээд анх удаа гадаад явж үзэж байгаа. Тэр чинь Монголд байж байгаа тий. Тэгээд гадаад явна, ер нь аялна, эцэг ихгүй бие дааж амьдрна гэдэг бол угаасаа нөгөө хүнд ихнээс нь ахуулаад за ингээд чи л өөрийнхөө эзэн юм байна. Тэгэхээр чи өөрөө амьдралаа зохицуулах хэрэгтэй, өөр хин бие даах хэрэгтэй юм байна. Бие дааж амьдрах хэрэгтэй юм байна гэдэг тийм бодол шингэж эхэлж байгаа юм л да. Тэгээд оюутан байхдаа би чинь одоо манай аав ээж бол 2000 онд Улаанбаатарт орж ирсэн. Тэгээд тэр болтол болохоор дүүнер маань сургуульд сураал над дээр дандаа ирнэ. Тэгээд сургуулаа төгсөөгүй байхад ч гэсэн төгссөн хойно ирсэн юм. Төгсөөд ажиллаж байхад ирж ирээл хамт амьдрал ингээл баг ингээд аав ээжийнхээ өрийг бас давхар аав ээжтэй туслаад одоо тий намайг тухайн үед чинь дээд сургуульд оруулаад ингээл манай аав бол одоо өнгөрсөн л дөө 5-6 жилийн өмнө өнгөрсөн. Миний аав болохоор
булганы 3 булгаас машинд суулгаад ингээд явуулдаг байлаа ш тэр үед чинь тэгэж явуулахгүй яг авч яваад тэгээд буцаж хотод оруулж өчөөд өөрөө явдаг. Тэгээд амархаар ирээд аваад явдаг тийм хүн байсан. Тэгэхээр одоо яаж их хайрлж исэн ингэж мэдэгдэж байгаа байхгүй. Тэгээд тийм их хайр инрэл яасан болохоор тэгээд дүүнараа ч гэсэн за бас ингээд гар хөл болоход туслах хэвээр сургууль сурах хэвээр ер нь дүүнартай үлгээдэндээ ном унш өөрөө хөдөлмөрл хүнээс битгий асуу өөрөө хөдөлмөрлөө тархиндаа хийсэн юм чи хинч болооч ахгүй чи хэрвээ нэг хөрөнгөтэй байвал хулгайд алдна дээрэмдүүлнэ тэгэл амьдрал тэгээд нэг зууднаар явчихна тэгж л хэлдэг гэсэн ярьдаг байсан шүү дээ хүмүүс тэгээд дээд сургуулаа төгсөөд би төрлөх сургуультай очиж багшилсан 3 булгах суманд тий. Булган аймгийн 3 булгах суманд англи хэлний багш хэрэгтэй байна. Ирээч гээд сурвал өрсөн. Тэгээд би бол нөгөө англи хэлээр төгссөн анхны багш нарын нэг мэрэгчлэтнүүдийн нэг. Яг одоо бид нэр Лондонгийн бас алдартай цэцэрлэг түрээлэнгүүдийн нэг Regent's Park гэдэг энэ хүрээлэнд ирсэн байгаа. Тэгээд Лондонд бол 2 дордог гэсэн тий. Хэмжээгээр 2 дорно. За та энэ хайвын хүн гэсэн үү? Тийм байна. Тэр удаа амьдарч байгаа. 1998 онд анх хэлжсэн. Тэгэл ирээл одоо Regent's Park-ийн урт талд нь амьдардаг байлаа. Оюутны байранд, олон улсын оюутны байранд амьдарч эхэлж байсан. Одоо тэгээд Regent's Park-ийн арт талд нь амьдарч байна. Тэгээд яг ойролцоол ингээл тойрол нөгөөд байна. За 1998 онд гэхээр ч одоо 26 жил амьдарч байгаа юм байна шүү дээ, тий. За та ямар мэрэгчлэлтэй хүн бэ? Яагаад юу нэг англи улсад зорж ирв? Монголдо ажиллаж исэн юм уу? Тийм би Монгол улсад Оросны дээдгийг гадаадлын дээж гэж болоход нь хамгийн анхны төсөлтөөр нь төгсөжсэн. Шинжлэх ухааны технологийн төв гэж байдаг гэсэн. Тэнд бол гадаад харилцааны мэрэгчлэлтээр ажиллаж байсан. Их хурлын тамгын газрын гадаад харилцааны хэлтэст мэрэгчлэлтээр ажиллаж агаад тэгээд магистраа хамгаалахаар Лондонд иржсэн. Тэгээд Westminster их сургуулийн дипломатын академи гэж сургуульд магистраа хамгаалаад тэгээд одоо эндээ үлдээд ажилласан. За магистрийг гэж яриад амьдрахаар үлдсэн гэдэг чинь шүү дээ. Үлдэх шалтгаан нь юу байсан? Үлдэх шалтгаан яг бид нар гэр бүлэрээ тэгээд хүүхдүүд маань бас сургуульд орсон. Тэгээд одоо эндээ бас Английн засгийн газрын танд гэрээтэй ажилладаг тийм орчуулгын компанид өргөдөж ажилласан. Ер нь оюутан багтаа хагас цагаар өргөдөж ажиллаж хагаад тэгээд төсөөр одоо бүтэн цагаар ажиллаач гээд урьж ажиллаад тэгээд нөгөө тэр үед бол ажлын зөвшөөрлөлттэй виз гэдэг бол хэцүү байсан шүү дээ. Тэгээд ажлын зөвшөөрлөлттэй виз аваад ингээд тентхийн шүүхийн болон бичгийн орчуулгын хэлтсийн дараагаар олон жил ажилласан. За тэгээ Англид яаж ирв? Англид ер нь бол надад 3 сонголт байсан. Англи, Австрали, тэгээд Америкийн 3 их сургууль тэнцсэн. Тэгээд Америк явахаар би одоо нөгөө аюулгүй байдлаас маш их хайжсан. Тэгээд арай хол юм шиг бас настай аав ээжтэй болохоор арай хол юм байна. Австралид бол бас нөгөө амьдтаас нь одоо нөгөө хүн болгоно нэг юм идея тогтцсон байдаг те. Ийм орон бол нэг ийм орон бол ийм гэд. Тэгээд за арай л биш юм байна. Бас арай хол юм байна. За хамгийн ойрхон тэгээд Англид явъя гэд Английн Westminster их сургуулийн дипломатын академид магистр зэрэг хамгаалахаар ирсэн. Оо тийм байна. Тэр мастер хамгаалах гэж ирсэн биз дээ. Хамгаалах гэж ирсэн. Тэгээд нөгөө их хурлын тамгын газрын тэрний дараа би Улаанбаатар телевизэд ажилласан. Ер нь нөгөө шинжлэх ухааны технологийн мэдээллийн төвд байж захта Улаанбаатар телевизэд маш их олон нэвтрүүлгүүд орчуулж өгчсэн. Нэвтрүүлгүүд, кинонууд, орчуулагчаар ажиллаж хүн байсан. Тэр хүнд бол ингээд ажлынхаа хажуугаар шүнжэнгөө суугаад залуу хүн бас тэгээд нөгөө амьдрах бол олж штэ бас тий цалин үлсээ нэмэгдүүлж чинь ээж аваасан мөнгө авах юм биш юм тэр чинь тий тэгэл одоо кинонууд одоо ингээл хамгийн гоё нэвтрүүлгээс санахаар дандаа шинэ жилийн үеэр болдог маш гоё кинонууд гаргадаг. Тэгээд одоо дуурийн дуучдын тухай Pavarotti ч гэдэм үү тэгээд амьдрал ажил хөдөлмөрөөс нь ингээл маш их орчуулга хийдэг гэсэн. Тэгээд тэнд нэг жил ажиллаж байгаа дараа нь гадаад харилцаанд мэрэгчлэлтнэрээ их хурлын тамгын газраас урилга ирээд тэгээд тийшээ орж ажилласан. Тэгээд тэгж ажиллаж байхдаа бол олон орон хариуцдаг гэсэн л та. Дандаа орнуудтай харилцах
одоо улс орнуудтай харилцах гадаад харилцаан дээр суугаал. Тэгээд парламентын гишүүд ирэхээр одоо бүх бичиг баримт бүх юмдаа бэлдэнэ. Тэгээд парламентын гишүүд өөр тийшээ ажиллавал бас ажлын бичиг баримтууд бэлдэнэ, орчуулна, бүх юм нэрштэй бас л тэгж байжгаад тэгээд магистра яг одоо нэг олон улсын харилцаагаараа ажиллаад байгаа болохоор тэгээд ер нь дипломат судлал, соёлын олон улсын олон үндэстний соёлын харилцаа гэдгийг илүү судлая гэж бодож байна. Магистра. Нэгэсэндээ орчуулгаар дамжуулаад одоо мэдээллүүдийг маш сайн боловсруулж сурах тийм өөрөө илэрхийлж ярьж сурах бас бусдыг одоо санааг бусдад нөгөө хүмүүстэй зөв дамжуулахаас сурна гэд эн чинь өөрөө маш их том чадварууд сургууль чадвар тийм энийг энэ хугацаанд эзэмшижээ. Бас нэг миний нөгөө урлаг соёл дуртай байх нэг суурийг тавьсан хүмүүс нь болохоор миний багш нар одоо дуу хөгжим гэхэд 4-р ангид байхдаа л би сонгодог хөгжим сонсдог гэсэн. Яг тэгвэл манай дуу хөгжим багш Бацаахан багш маань Булган аймгийн хөгжим драмын театрт ажилладаг байжгаад хинрээ дагаад 3 бүлэгт ирээд дуу хөгжим багш болсон. Тэгээд тэр хүн бол 4-р ангид байхдаа бид нарт Моцарт тийг сонгодог хөгжим тавьж сонсгодог ийм юм байдгийн байхгүй юу гэд хэлдэг. Тэгээд тэр үед ингээд бүр алмаарч гайхдаг байсан. Тэгээд яг тэр маань ингээд явсаар хагаад бас соёл урлагт бас их дуртай болгосон юм шиг байгаа. Тэр нь бол тэгээд яг сургуулаа төгсөөд би англи хэл зааж үзмээр санагцсан. Тэгээд ээж аав маань ч гэсэн иргээл ганц би байлаа. Тэгээд дуудсан. Дуудаад 6 сар багшлаа. Тэгээд 6 сар багшлахтаа бол 5 дугаар ангид англи хэл заасан. Тэгээд хамгийн анхны одоо англи хэлний сурагчийг хэвлэгдсэн байсан боловсролын яамнаас. Би болохоор гадаад хэлний дээд онц төгсчөөд манайхан болохоор яг англи хэлний мэргэжилтэн бэлтгэх гээд нэг 10-аад хүүхэд яг шалгаруулж аваад 1 жил бас аюул сайн заасан. Яг багш нарын сургалтаас гадна багш нарын сургалтын цуг явж байгаа. Тэгээд бид нар ингээд замдаа уулзаад анхны англи хэлний мэргэжилтнүүд бэлтгэсэн. Тэгээд одоо тэр 10 хүүхэдтэй сургалт маань болохоор 2 Оксфордын их сургуулийн 2 багш, эхнэр нөхөр 2. Тэгээд Америкийн нэг багш утга зохиолоо заадаг. Тэгээд Монгол багш маань дээд сургуулийн Агима гэдэг багш маань Монгол дүрм заадаг. Ийм дүрм багштай л байсан ингээд бүтэн жил маш сайн сурсан. Тэгээд нөгөө Оксфордын багш нар маань болохоор одоо дүрм заан гэхдээ бас үг заахаараа ингээд бид нарт хэлдэгсэн хүүхэд бүхэн хүн бүхэн заахаар сурахаар нь өөр байдаг. Тийм болохоор одоо жишээл гутал гэж заах гэдэг нөгөө багш маань ингээд шивэртэй кет аваад ирчдэг. Тийм багш нартай байсан байхгүй. Тэгээд яг тэр аргаараа би заасан хүүхдүүдэд. За ингээд хүүхэд барьж сурна, харж сурна, сонсож сурна, бичээд уншиж сурна, үнэрлэж сурна, эдэж сурна. Тийм болохоор би эдэж уух юм хүртэл авчирдаг гэсэн сургууль дээр. Тэгээд нөгөө 5 дугаар ангийн хүүхдүүд маань одоо нэг хичээлээ 5 удаа зааж байгаа гэсэн үг шүү дээ. Амар надад тэр залуу хүн дүрстэй нэрэ хөдөө газар очиод тэгээд 1 хичээлээ 5 заагаад тэгээд ямар ч найз нөхөд байхгүй хэцүү санагдаад тэгээд би өстой чадахгүй байна гэд ээж чинь багш чинь гоё штэ гэл ингээл ажиллах гээд тэгээд би бийжсэн хараад нөгөө ингээл телевиз үзэлжсэн чинь шинжлэх ухааны технологийн мэдээллийн төвд гадаад харилцааны мэргэжилтээ авна 11-р сард шалгалттай гэдэггүй юу? Зар байна тий. Зар гарсан. Тэгэхээр би ээж авдаа хэлэхгүй симэрхэн. Би нэг Улаанбаатар орчод ирэхэд ороод тэгээд шалгалтанд орсон. Тэгээд шалгалтанд ингээд бүгдээрээ сууж гал бахан мэргэжилтнүүд янз бүрийн насны би бол төгссөн хүн тий. Тэгээд доржвол гэдэг тухай захирлан байсан. Тэгээд манайх ингээ гадаад харилцаа маань асар их хөгжиж байгаа болохоор гадаад харилцааны мэргэжилтээ авах гэж байгаа. Гэхдээ хилтэй устай залуу юм чадвартай хүн байх хэрэгтэй. Тэгээд ерөөсөө ингээ шалгалт өгöd сууж байгаа хүмүүс би суугаал бараг 5-10 минутын дотор биччихээл толгой цэргэлэн байна шүү дээ. Дээд сургууль дөнгөж сайхан төгссөн болохоор тэгээд гараад ирсэн. Тэгээд тэнцсэн. Тэгээ за 1 сарын 1-ээс ажилдаа орно шүү. 1 сарын 3-наас ч үлээ шинжлэлийн дараа ажилдаа орно шүү гэл тэгсэн. Тэгээ би Монголд юунд очиод 3 бүлэгтээ уцаж очиод ээж авдаа хэллээ. Аюу дурггүй. Маш дурггүй байсан. Тэгээд захиралдаа хэлсэн чинь захирал ууралсан. Манай сургуулийн захирал. Би тэр хугацаанд 6 сар багшлахтаа нөгөө багшлах аргын багш нарын ур чадварын уралдаанд тий ур чадварын уралдаанд одоо шинхэн залуу багш 2 дугаар байранд орчиж байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө нэг өөр арга барилаар хийж байгаа болохоор хүүхдүүд ч гэсэн их дуртай.
Тэгээд англи хэл сурч байгаа болохоор дуртай. Тэгэл нөгөө дуулуулна, яг яриулна, босуулна. Тэгэл бужигн тэгэнгүүт захирал ингээл орж ирэл ингэдэг гэсэн аахгүй яаж хийгээд ам бол бужигнуулаад ингэнгүүт хичээлээ загаа сууж гин. Тэгээд шалгарч ирсэн. Тэгээд тийм болохоор чи одоо ингээд өсөх ирээдүйтэй юм залуу багш шийдэж инглээ гэд би захирлаа би одоо ингээ амьдралаа ажиллаа ирээдүгөө бодмоор байна. Би бол ингээд англи хэлний мэргэжилтэн болох сонирхолтой гэд. Тэгээд Улаанбаатарт одоо шинжлэх ухааны технологийн мэдээллийн төвд гадаад харилцааны мэргэжилтнээр ажилласан. За ингээд мастер авчиад. За мастер хийсэн Westminster их сургууль бол маш сайхан сургууль. Ер нь Монголоос ч гэсэн олон яг оюутнууд гадаад харилцааны яамнаас тэгэл төрийн байгууллагаас бас өөр нөх хувийн оюутнууд ч гэсэн маш их хийж суралцж байсан. Тэгээ ер нь суралцж байхдаа би бас нөгөө Монгол оюутнуудыг илүү их суралцаасаа гэдэг үүднээс олон улсын оюутны байгууллага болоод Westminster их сургуультай ярьжгаад жилдээ нэг оюутан заавал магистр хамгаалахад ингээд тэтгэлэгтэй тэгээд бүтэн одоо сургалтын зардлын төлөв даацсан тийм тэтгэлийг бас санаачлаад тэгээд зөвшөөрүүлээд Монгол руу бас очиж уулзуулаад засгийн газрын хэмжээнд болгоод тэгээд 10 гаруй оюутан яг тэгж сургаж ирсэн. Ер нь бол оюутан бахта дахиад орчуулгын ажиллал хийн. Ер нь хэлтэй бол бас хөлтэй гэдэг үнэ. Тэгээд энд ирээд бол эренгүүтээ оюутан болоод ирээл би 2-7 хоног хурал зохион байгуулалт компани маркетингийн албанд шууд ажилд орж исэн ярилцлаганд ороод яг хөө тэр нь том ажил биш шүү дээ ассистент туслах. Тэгтээ одоо хурал зохион байгуулалт бүх бас л бичиг баримтыг боловсруулна, датагийн цуглуулна, одоо хурлын төлөөлөгчд рүү захиа явуулна, спикерүүд одоо тэгчд рүү захиа явуулна ч гэдэг юм уу. Ингээл бүхэл бас л нэг систем байгаа шүү дээ. Тэр системийг ингээл чек гэж хийгээл ажилдаг. Тэгээд хагас цагаар 20 цаг ажиллах хэрэгтэй гэдгсэн тухайд тэгэл ажилд оржсэн. Тэгээд хүмүүс болохоор чи хүн хэлж ажилд орсон юм яагаад юм амархан ажилд орчих вэ? Чи яагаад буудалд ажиллахгүй байгаа? Яагаад үйлчлэгч байгаа? Чи яагаад дандаа оюуны чадан дээрээ яваад байгаа юм гэж асуужсэн. Тэгээд тэр бол миний нөгөө яг толгойдоо хийсэн боловсролын хүч. Тийм байна. Тэгээд яг таны үндсэн мэргэжил болохоор англи хэлний мэргэжилтэн тийм олон улсын харилцааны бас мэргэжилтэн гэсэн. Тэгээ магистр хамгаалсан мэргэжил нь болохоор олон улсын харилцаа. За тэгээд урилга аваад ажилласан биз дээ. Тэгэхээр энэ бол бас ховор хувь тохиол юм шиг санагдаад байна тий. Яг тухайн 90-ад оны үед 90-ад оны сүүлээр нөгөө монголчуудын гадагшаа явж эхэлсэн одоо жилүүдийн ихэнх үе гэж бас ярьдаг шүү дээ тий. Тэгээ гэр бүлтэйгээ ирж байж байгаад үлдэх шийдвэр гаргасан юм байна. За тэгээд би таныг нөгөө харахад Creative Curating гэдэг нэг компани одоо гүйцэтгэх захирал гэжсэн дээ. Тэгэхээр тэр компани талаар хоёлаа ямарч хийсэн хүмүүстэй мэдээлэл өгье. Тийм ямар компани? За тэгээд нөгөө орчуулгын компанид ажиллаж байгаад ер нь бол бас дараа нь өөрөө бас компани хэл соёлын байгууллага компани Lingua Global гэдэг тухайн үед нэртэйсэн. Тим компани байгуулад ажиллаад тэр ажиллаж байхад хажуугаар нь нөгөө creative creating буюу одоо бүтээлч салбарын куратор хийж ин тэ куратор хийдэг тийм байгууллагыг бол төрийн бас байгууллагын хэлбэрээр анх байгуулж ирсэн. Тэр нь болохоор нөгөө одоо яг анх зорилго нь бол Монгол улсын соёл Монгол улсынхаа тий бүтээлч салбарын хүмүүсийг сурталчлах, Монгол улсаас сурталчлах тийм хүсэл агуулсан. Яг тэгвэл нөгөө мэдээж хэрэг нөгөө тийш шууд ингээл дардан замаар ус эхлэегүй тий. Би бас тэр өргөдөж эхлэхээс өмнө оюутан багтаа ч гэсэн бас одоо хагас цагаар хэл мэддэг маань нэлээд чухал нөлөө болсон л доо. Тэгээд анх ирээл бас яг хэлээрээ ярилцлага өгөөл нэг компани жишээл хурал зохион байгуулалт компани маркетингийн хэлцэд нь ажиллаж исэн. Тэгээд ажиллаад явж байхдаа ч гэсэн сураад явж байхад ингээд Монгол улс гэд хэлэхээр ер нь олон хүн мэддэггүй байсан. Одоо баг миний ярьжсэн тухайн үед ярьжсэн хүмүүсийн 80-90% нь Монгол улсыг баг мэддэггүй. Ямар улс вэ ингээд те? Ямар улс вэ? Та нар зарим нэг мэддэг хүмүүс нь зөвхөн нөгөө хөдөөний морь ундаг тийм хүмүүс чи хөдөөнөөс ирсэн үү? Чингис хаан гэж бас мэддэг. Тийм байсан. Тэгээд тийм болохоор миний нэг хүсэл болохоор ер нь Монгол улсаа би нэгэн одоо энд ирсэн амьдарч байгаа юм чинь ингээд бас шар хөдөлж байхгүй тийм Монгол гэд хэлэхээр мэдэхгүй байх гэдэг чинь бол бид нар муу сурталчилж авах магадгүй.
Тэгэхээр ямар нэгэн хүн бас юм тодорхой Монголд аялах боломжтой ч юм уу тиймэрхүү хүмүүстэн зориулаад тийм Монголынхоо яг юм мэрэгжлийн хүмүүсийн соёл урлаг одоо өөр чадвартай юу байна тэрийг нь сурталчилж эхлэе гэж бодсон. Тэгээ 2006-7 оноос эхлээд Lingua Global компанитайгаа зэрэгцээд төрийн бус байгууллага байгуулад тэнд нь бол нөгөө за Монгол улсаас сурталчлахад би өөртөө амлалт өгчээсэн. Өөрийнхөө энэ бизнесээс олж байгаа ашигын 20%-ийг нь би ер нь Монгол улсаас сурталчлахад зориулъя гэж зүгээр иргэний зоригоор л хийж байгаа гэсэн үг шүү дээ чинь тий. Ямар ч одоо найз нөхдөдтэйгээ мэдээж ярина. Тэгээ бид нар ч одоо ингээд монголчуудын холбоо гээл одоо эсвэл магистр бакалавр хийж байгаа оюутнуудын холбоо гээл тухайн хүмүүстэйгээ ярилцаал хамтраал бас зөндөл юм хийдэг гэсэн л та. Зүгээр яг тэр creative creating-ийн хувьд бол одоо миний одоо бодол санаанаас үсээд тэгээд цаашдаа компани болгоод тэр чиглэлээр хамгийн анхны үйл ажиллагаа жишээлбэл 2009 онд Монгол уран бүтээлчдийн зургийн үзэсгэлэн гаргаж эхэлжсэн. Тэгээд тэр үзэсгэлэн маань бол одоо яг энэх ойрхон одоо энэ паркийн ойрхон Hampstead Heath гээд тэр газар маш жижигхэн юм тийм одоо private house гэдэгтэй хувийн эзэмшилт байдаг. Тэгтээ одоо нөгөө соёлын тийм одоо хамгаалтанд орсон team house-д зохион байгуулж ирсэн. Тэгээд 3-4 монгол уран бүтээлчдийг оролцуулаад ингэж хэлэхдээ болохоор нөгөө Элчин сайдын ямтайгаа би бас байнга харилцаатай ажилладаг гэсэн л та. Тэгээд та Элчин сайд Алтан гэрэл гэж хүн байсан. Тэгээд Алтан гэрэл сайдыг би ураад та энэ үзэсгэлэнгээ минь нээж өгөөч. Би ингээд мэрэгжлийн одоо чадвартай уран бүтээлчдийн үзэсгэлэн гаргаж байгаа. Тэгээ Монгол улсаа ер нь цаашдаа ингээд байнга сурталчилнаа. Тэгэхээр та бүхэн ингээд ирж нээж оролцож өгч гэсэн. Тэгээд тэд нар бол дуртай ирж оролцож байсан. Би бол маш их баярлдаг. Яг гэвэл тухайн үед зүгээр иргэн хүний үгийг сонсоод ирэхгүй байх бүрэн боломжтой. Гэхдээ нөгөө арга хэмжээнийхээ ач холбогдлыг бас ингээд зөв танилцуулсан байх гэж найдаж байна л да. Яг энэ Hampstead Heath бол одоо жишээлбэл Jude Law, одоо Kate Moss гэл одоо тэ Английн нэртэй хүмүүс амьдардаг манай зохион байгуулж байгаа байранд ч гэсэн ингээд дандаа одоо боломжийн хүмүүс бас ирж идэг, үзэж идэг. Тэгээд оролцож байгаа уран бүтээлчд маань бас мэрэгжлийн хүмүүс байсан болохоор ингээд анх нээжсэн. Тэгэл тэрнээс хойш одоо 60-70 гаруй арга хэмжээг зохион байгуулсан байна. 2005 оноос хойш 19-7 оноос хойш. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Монголын урлаг нь өөрөө дэлхийн урлагийн зах зээл дээр гарахад маш хурднаар ингэж өсч болох тийм үндэсний давуу тал нь юу вэ? Маш олон давуу талтай. Тэгвэл одоо барууны урлаг ингээд яг эцэстээ тулцсан байна л да. Сэтгэлгээний урлагч тэр одоо арга барилч тэр тий гүйцэтгэл нь тэр бүгд ингээд онлонч тэр бүх юм ингээд одоо олон зуун жил хөгцсөн гэдэг чинь ирчээд ингээд гацчих. Тэгээд нэг юм хан дээр очиод тулаад байна. Тийм төсөөлөх юм бол. Тийм. Эргээд нөгөөдөл нь аюу basic одоо бүр энгийн юм руугаа одоо дуунууд нь би чам тайртай ч гэдэг юм уу одоо урлаг нь одоо ингээд зүгээр абстракт илүү абстракт болоод идэг ч юм уу ингээд нэг юм өөрсдийгөө ч ойлгохгүй болоод ирж байгаа хгүй эдгээр чинь тэгэнгүүтээ буцаад одоо манай дорны ингээл медитейшн гэл тэгэл тэр гоё их шиг одоо гоё түүх яг тийм authentic гэдэг ярьдаг те яг жинхэнэ байгаагаараа байгаа тийм урлаг соёл айгу ховор болцсон байхгүй. Тэгэхээр буцаад эдгээр чинь дорны юм руу сонирхоод өөр урлаг руу их сонирхоод байна л да. Тэгээд давуу тал нь гэх юм бол манайх бол маш одоо ингээд манайхан л одоо түүхээ богиносоод байгаа болохоос бид нар чинь хичнээн мянган жилийн түүхтэй. Дээр нь түүхийн асар их олдурууд байна. Тэгэл одоо үндэсний маш гоё одоо юунууд штэ өв боломжтой байна тий. Одоо ингээл өндөргийн зан назраас өсвөлэл за цаашаа явал данзаар авч яваа гэл ингээл за цаашаага хэдэн мянган жил хөннөө гүрний соёл гэл ингээл маш том археологийн олдурууд түүх судлал байна. Тэрийг бид нар өөрсдөө сураагүй судлаагүй. Судлаад тэрэн дээр одоо баазлсан, тэрэн дээр суурилсан, тэрийг гайхуулсан бүтээлүүд гаргаадах юм бол дэлхийн ертөнцийн түүх сонирхдаг. Тэгэхээр бидний одоо хамгийн гол давуу тал бол түүх соёлоо одоо яг түүх дээрээ тулгуурсан соёлоо бүх чиглэлээр нь гаргаж үзүүлэх тийм л айгуу тийм чадвар байна гэж бодож байгаа. Бас нэг юм нь монголчууд маш их чадварлаг. Одоо ингээд ард үлдсэн бид нар 200 жилийн ард ом чи яах вэ гэж бодохын аргагүй. Одоо сая жишээл ингээл жүжигэн дээр ажиллахад
нэг юмыг маш хурдан сурдаг. Хэлж өгсөн юмыг маш хурдан гүйцэтгэдэг. Тэгээд үнэхээр тийм чадвартай бас тултлан гүйцэтгэж чаддаг. Тийм айгу чадварууд байна. Нүүдэлчин одоо амжиргааны ухаан тий. Тэгээд тэрийг ингээд ямар нэгэн нөхцөлд ороход тохироод хөгжчихдөг. Одоо бид нар ч гэсэн тэр үр бүтээл штэ. Англид ирлээ. Би ч юм бол одоо шинжлэх ухааны коммунизмын онол гэдэг хичээл үзэж байгаа л ирж байгаа штэ. Тэгтэл энд ирээд ингээд миний үзэж байгаа хичээлийг ингээд 100% эсрэгээр нь ярьж байгаа байхгүй юу магистр үзэнгүүт. Тэгэхээр би тэрэнд ингээд тасан зогцож байгаа болохоос биш хүлээж авахгүй маргалдаад тахгүй. Айгуу тийм судалгааны үүднээс ингээд үнэхээр шинжлэх ухааны юу байгаа юм чинь тэрэн дээр нь үндэслээд за бидний үзээд шин чи энэ юм биш тэгээд ингээд эсрэгээр нь ойлгочихж байгаа байхгүй. Тэгэхээр манай нэг тийм бас нэг айгуу тийм сайн чадварууд байна л да монголчуудын. Би жишээлбэл наадах чи юу гэж хараад байна гэхээр бид нар ингээ нүүдэлчин ард түмэнтэй. Нүүдэлчин гэдэг чинь ямар ч газар, ямар ч цаг агаар хаач хойж болно. Тэнд маш хурдан дасан зогсохгүй бол мөхөн. Тэг эсвэл өхөн. Амьд үлдэхийн тулд дасан зогсож байгаа тэр чадвар нь урлагт нь бас байгаа байхгүй тий. Өөрөөр хэлбэл гайхамшигтай гарчиж байна. Бид нар өнөөдөр ингээд нэг талаа харах юм бол бид нар яг нүүдэлчин гэдэг өв уламжил тэр монголчуудыг бий болгосон өнөөдөр дэлхийд ондоочлогоор нь харуулад байгаа тэр зүйлээ нэгдүгürt бид нар өөрсдөө ойлгохгүй байна. Хоёрт бид нар түүх мэдхгүй. Тэ? Яг түүх гэж ярих юм бол урлаг соёлгүй түүх гэж байхгүй чи тэ. Гэтэл доор хаяж 800 жил хөгжсөн урлаг бидэрт байсан л байгаа байхгүй юу? Гэтэл яагаад өнөөдөр бид нар энийг яг нэг тийм байх ёстой зүйл гэж хараад байгаа гэдэг асуудал. Дээр нь нөгөө хурдан сурдаг гэдэг нь бол жишээлбэл гадаад байгаа монголчуудын яг юу давуу юм гэхээр би бол тэгжлэг гэдэг. Маш хурдан тасан. Ажил шиг ялгаагүй, юу сурах ч ялгаагүй тийм. Тэгэхээр энэ бол том давуу тал байна тийм. Маш том давуу тал. Тэгээд энийгээ бид нэр айгу бүрэн ашиглаад тэгээд явах хэрэгтэй байна. Одоо цаашаа хөгжих хэрэгтэй. Нэг одоо бидний дутагдaltaй тал гэх юм бол нөгөө нэгдэж ажиллах чадвар муутай. Багаар ажиллах чадвар муу. Өөрөө л ганцаараа ингээл том од болчих гээд бодоод байдаг. Хөөхгүй явахгүй шүү дээ угаасаа. Уг нь бол ингээд манайх чинь нийгэмчлэлтэй ард түмэндээ заавал ингээд амьдрахаараа ингээд одоо бүлгэрээ нийгмээрээ ингээд сумаараа амгаараа ингэж амьдрдаг ард түмэн мөртлөөсөн яг ажил хийхээр нөгөө хүлээн зөвшөөрөх өрсөлдөгчд юм шиг ингээд ажиллаад байдаг. Тэгэхээр жоохон тэр багаар ажиллах чадвар нь ингэчээр одоо орчин үед ялангуяа тэр чинь зөвхөмжгүй болчиход байгаа юм л да. Хоёрт би яг надад чинь нэг юм хардаг байхгүй юу. Урлагийнхан би нэг хүлээн зөвшөөрөх. Өөрөөсөө илүү гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөө л би бас мундаг штэ. Тэр мундаг. Тэгтээ би тэрнээс мундаг гэдэг. Уг нь бол илүүгээ хүлээн зөвшөөрөөд тий энэ бол илүү. Тийм учраас одоо би энэ хүний зиндаанд хэмжээд хүрэх ёстой юм. Бид нар ингээд хамт энэ төвшөнд явах ёстой юм гэдэг юм л их дутагдаад байдаг. Гэхдээ чи санал нийлж. Ер нь бол гэхдээ одоо та нөгөө анх эмзэглэжсэн гэдэг гисэн штэ. За Монгол хэр мэдхгүй байна да гэх. Гэхдээ улсаа таниулах одоо арга зам нь урлаг гэдгийг сонгосон гэхээр мэдээж нөгөө нэг яг өөрөө урлаг дуртаагаас гадна нэг шалтгаан байгаа шүү дээ. Ер нь зөв урлаг тухайн улсыг сурталчлах айгүй зөв арга зам юм уу гэдэг дээр урлагаар дамжуулж сурчлаа гэдгийг яаж хийцээ. Яг тийм. Яагаад гэвэл би одоо нөгөө магистраа хамгаалж байхдаа олон үндэсний соёл гэдэг хичээлд их дуртай байсан л та. Тэр маань болохоор ер нь улс үндэстнүүд ард түмнүүд бие биенээ ойлгож харилцахдаа соёл урлаг түүх уламжлалаараа дамжуулж харьцвал одоо нөгөө соёлын дипломат бодлого буюу зөөлөн хүчний бодлого гэдэг утгаар илүү их хүмүүст хүрдэг. Тэгээ ялангуяа урлаг соёл бол яг бид нар өөрсдийгөө танилцуулж байгаа учраас тэрийг хүмүүс яг байгаагаар нь хүлээж авч чаддаг. Тэгээд энэ нь бол дандаа эргээр сурталчилгаа, эргээр хүмүүс ингэж хүлээж авах тийм нөхцөлийг хангадаг гэж би боддог л доо. Тэгээ одоо ч гэсэн миний бас хийж байгаа нэг докторийн судалгаа байгаа. Тэр маань яг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг Монгол улсыг сурталчлан таниулахад ашиглах гэсэн тийм чиглэлээр тэгээд ер нь бол энэ
тэгээ соёлын зөөлөн хүчний бодлого, соёлын бодлого гэдэг бол манай улсын гадаад бодлогын бас халшгүй хэсэг байдаг. Яг тэр утгаараа ингээд соёлыг бас соёлын технологи бодлого гэдэг утгаар бас сонгож авч ингэж ажиллаж байсан. Тэгээд тэр маань ч гэсэн бас ингээд бас хүмүүст ингээд танигдаад 2015 онд анх элчин сайдын яамнаас хандаад 14 онд анх хандчихсан. Тэгээд чи ингээд Монгол Улсын соёлын элч гэдэг болооч энэ бол өргөмжил юм аа. Нэр төрийн өргөмжлөл. Тэгээд бид нар баярлалаа, талархлаа гэд бас цаашаа сайн сурталчлаарай гэд ийм өргөмжил өгмөр байна гэж хандж исэн. Тэгээд тухайн үед бол Монгол Улсын соёлын элчээр зөвхөн гадаадын иргэд өргөмжлөгддөг байсан. Тэгээд 2015 онд одоо нөгөө хуулийн тогтоолт нь өөрчлөлт ороод Монгол Улсын иргэнийг ч гэсэн бас өргөмжлөх ийм заалт орсон учраас 2015 онд би одоо анхны эмэгтэй тэгээд Монгол Улсын соёлын менежерүүдээс одоо соёлын элчээр анх удаа томилогдчихсан. Маш гоё бахархмаар юм аа. Баярлалаа. 2007 оноос хойш гэдэг чинь 8 жил тууштай байсны үндсэн дээр ерөөдөө саяны энэ элчээр томилогдож байгаа шүү дээ. Ерөөдөө соёлын элч гэдэг томилогдох хэмжээнд тий. Анх та уран зургийн үзэсгэлэн гаргасан гэдгийгсэн. Урлаг гэдэг бол угаасаа ингээд маш олон төрөл байгаа тий дотроо. Тэгээ хөгжим дуу, бүжиг гэл тэр дундаа уран зургийг эхэлж онцлсон нь ямар шалтгаантай байсан юм? Уран зургийг эхэлж онцлсон нь бол тухайн үед одоо жишээлбэл хамтлагууд одоо performing arts гэдэг те үзүүлбэрийн урлагуудыг авчирыг гэхээр одоо бизнес өсвөлээл маш хүндрэлтэй. Дээр нь манайхан бас үзэгчд нь бэлэн биш байсан. Одоо audience development гэдэг те тэр бол бэлэн биш байсан гэж миний хувьд бас үзчихсэн. Тэгээд ирээд тоглоод явах нэг өөр уран зураг гэдэг бол одоо юугүй хязгааргүй. Энэ уран зургийг бол хүн бүхэн өөрийнхөө хүлээж авдаг, өөрийнхөө тайлбарлаж ойлгож авдаг. Тэгээд тэр нь ч гэсэн уран бүтээлчд бол тэр хүсэл нь бас яг адилхан байдаг. Уран бүтээлч өөрийнхөө уран зургийг ингээд тайлбарлаж өгөхийг хүсдэггүй тий. За зарим нэг нь тайлбарлсан ч гэсэн тэр хүний одоо үзэгчийн хүлээж авч байгааг уран бүтээлч шүүмжилдэггүй. Тийм болохоор одоо хэл хязгааргүй гэдэг үднээс тэгээд яг мэрэгжлийн уран бүтээлчд манайд байдгиймаа гэдгийг одоо бас бахархаж гайхуулж те үзүүлэх үднээс ингэж хэлж ирсэн. Та нөгөө зураачтай яаж сонгосон? Тэгээд нөгөө талдаа бас нөгөө үзэгчдтэй хэрхэн одоо сурчилсан. Анх удаа л бас магадгүй ингээд Монголын зураачны бүтээлийг харж байгаа хүмүүс байгаа шүү дээ тийм. За ер нь бол миний хамгийн анхны ажилласан байгууллага Азийн өргөө гэж байгууллага байдаг. Asia House гэдэг Лондон төвтэй. Тэгээд одоо Азийн бүх улсуудыг бас ингээд арга хэмжээнүүд зохион байгуулж яадаг, сурталчилж яадаг тийм хамтын ажиллагаа, бизнес болоод соёлын хамтын ажиллагаа хөгжүүлж идэг тийм газар байдаг л та. Тэр байгууллагатай бол бас би ингээд үйл ажиллагаанд нь байнга оролцоод тэгээд ажилтдаг байсан. Тэгээд тэд нартай бол дараа жил ингээд үзэсгэлэн байгуулъя гэж зөвшөлдсөд тэгээд за нэг хүлээхгүйгээр одоо энэ жил үзэсгэлэн байгуулъя гэдгээд тэгвэл тэднийхэнтэй одоо уулзалтаж дата солилцсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл Азийн урлаг Аз улсад сонирхолтой тэр хүмүүстэй бол харилцаа холбоо тогтооё. Тэгээд цаашдаа ингээд жил болгон танахтай хамтарч арга хэмжээ зохион байгуулж бай. Энэ удаад миний арга хэмжээг одоо манай арга хэмжээг ингээд элчин сайдын яамнаас бас ингээд дэмжиж байгаа. Энэ мэргэжлийн уран бүтээлчдийн арга хэмжээг дэмжиж өгөөч ингээд тэгээд одоо тухайн байгууллагын имэйл датагаар мөн одоо энэ орчны одоо бас одоо яг энэ Хамстед гэдэг газар байгаа тийм энэ газрын одоо local newspaper буюу яг орон нутгийн сонин сэтгүүлээр ингээд зар тавиад тэгээд тэгж эхэлжсэн. Тэгээд дараа нь Азийн өргөтэйгөө би бол жил болгон бас үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон. Тэр нь бол зөвхөн уран зураг гэхгүй мэдээж үзэсгэлэн зохион байгуулж байсан. Гэхдээ уран зураг гэхгүй лекц, семинар за тэгэл том үзэсгэлэн гаргахтаа бол жишээлбэл Монгол улсын хэрэгжилж байсан 10 бичиг үсэг тий 13 бичиг үсэг соёлыг таниулах дээр нь соёл орчин үеийн уран бүтээлчдийн зургнууд ч гэдэм үү тухайн үеэрээ одоо Монгол улсын тухай ном бичиж байсан Жон Монбагийн зохиолууд тэд нарыг ингээд бас сурталчлаад Жон Монбаг өөрийнхөө каллиграфч Сүхбаатар гэж залуутай бас ураад лекц одоо workshop хийлгдэг ч юм уу тий семинар хийлгээд яриа хийлгээд ингээд дандаа юм цогц арга хэмжээнүүдийг бас зохион байгуулжсэн. Тэгээд туризм одоо аялал жуулчны арга хэмжээ, за тэгэл дизайны арга хэмжээгээд олон төрлөөр бас орсон. Ер нь бол олон төрлөөр хийсэн. Тэгэхээс ч өөр арга байхгүй. За анх болохоор
үзэгчд бэлэн биш байсан гэдэг дээр хүлээн авахчид бэлэн биш байсан. Мэдээж ингээд гадаад улсын хүмүүс Монгол улсын урлаг одоо уран зургийг хүлээж авах тал дээр нэг юм expectation гэж яддаг шүү дээ. Хүлээлт маягийн зүйл байгаа. Тэгээд тэр нь ямар байсан гэж бодож байна. Бэлэн биш гэдгийг та илүү тодруулаад хэлвэл одоо. За яг нэг жишээ татъя л да. Тухайлбал би одоо ажиллахдаа бас түрүүн хэлжсэнээр дата солилцсон газрууд маань бас Азийн кураторууд, Азийн соёлын менежерүүд бас байсан. Тэгээд одоо Азийн орнуудын менежерүүдийг бас ураад тэд нарын клиентүүдийг бас татж урьж исэн гэсэн үг. Тэгээд тэр клиентүүд нь одоо ирээд манай нээлтэн дээр ирээл бас тодорхой хэмжээгээр бас 40-50 хүн цуглдсан байсан. Харьцангуй анхны арга хэмжээ ихт бол их олон хүн цугларсан. Бас тэгээд урлаг соёл сонирхдаг. Тэгээд нэг жишээ нь гэх юм бол одоо яг манай хятадын кураторын одоо байнгын клиент дандаа зураг авдаг тийм клиент ирээд надаас энэ зураач дүндрүү маань мэргэжлийн зураачтай үржсэн. Тэгэхээр тэр бол одоо яг нөгөө өөрөөр хэлбэл зүгээр сайн дурын хүмүүсийг гаргацсан болоо тий мэргэжлийн зураач байдгийн болоо гэж бодсон юм шүү дээ. Тий тэгж бодоод асуужсэн. Тэгээд тухайн үедээ бол би Монгол зургийн төлөө заавал байх ёстой гэж үзчихсэн. Одоо ч гэсэн би Монгол зургийг бол заавал ингээд тий орж авч явах ёстой төрөл гэж боддог. Яг тэгвэл Монгол зураг гэдэг бол одоо бидний яг ахуйг илэрхийлж байгаа марзан шаргуун зургаас өсвөлээ л тий. За тэгэл сүүлд нь одоо зөндөө олон уран бүтээлчдийн бүтээжсэн тэр бүтээлүүд бол үнэхээр ингээд манай уран бүтээлчдийн бас өсөж байж хүлгий болдог болохоор хамгийн анхны үзэсгэлэндээ бол би Нурмажив гэдэг одоо Монгол зургийн эмэгтэйг урьж оролцуулж ирсэн. Тэгээд одоо ч гэсэн бас байнгын ингээд үзэсгэлэндээ оролцуулаад бас энэ жил бас нэг үзэсгэлэн зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Дээр нь бол нөгөө Англид ажиллаж амьдарч байгаа хоёр отхон баяр гэж зураач нар байдаг. Нэг нь бол Маркны отхон баяр гэдэг бас мундаг ах байгаа. Бид нэр ярилцлага хийсэн баг. Үнэхээр бол маш их урын сан хөмөрхтэй. Тэр хүн бол өөрийгөө ингээд авиас нь ундрдаж дуустдаггүй хүн. Тэгээд тэр хүнийг бол бас ер нь 10 жил бас үзэсгэлэндээ дандаа оролцож явжсэн. Нөгөө отхон баяр нь бас ингээд Японд мэргэжлийн зураач залуу байгаа. Тэр оролцож байсан. За дээр нь Илбэг зай гээл бас зураач байдаг. Тэр мөн одоо 10 оноос хойш хамтарч ажилласан Queen хамтлагийг зурсан Батүлэг гэдэг зураач байдаг. Даржаагийн Батүлэг. Даржаагийн Батүлгийн бас зургнуудыг үзэсгэлэндээ бас байнга оролцуулдаг. Ер нь өөрийнх нь яг тэр Queen-ий зургийн үзэсгэлэнгээр нь бол яг менежерээр нь ажиллаад бас Швейцар, Франц, Голландд үзэсгэлэнгүүдийг гаргаад бас Лондондоо бас 5-6 үзэсгэлэнгийг гаргаж Queen клубын фан клубын үзэсгэлэн дээр ч гэсэн бас уулзалтан дээр үзэсгэлэн гаргах одоо яриа хийх гэх мэтээр бас ажилладаг. Тийм олон зураач нартай ажилладаг. Тэгээ ямар ч хэлсэн тэр нөгөө нэг энэ мэргэжлийн зураачийн зураач уу гэж асуугаад одоо үзэсгэлэнгийн дараа магадгүй тань сэтгэлээ хэлсэн байх л та. Би бол нөгөө урсгалаа тайлбарлана, Монгол зургийнхаа урсгалыг тайлбарлана. Тэгээд одоо бусад зураач нарынхаа бас ажил үйлсийг нь тайлбарлаад карьерийг нь яриад ингээд явчихсан. Тэгээд дараа жил нь үзэсгэлэн гаргасан Азийн өргөндөө. Тэгэхэд нөгөө клиент маань ирээд болол одоо бас нэрийг хамаагүй хэлээд яг тий уран бүтээлчийн зургийг бол хоёрыг авсан. Дээр нь дараа нь одоо над руу байн ганаад нөгөө зураачийн маань бүтээл хизээ гарах вэ? Чи дараагийн үзэсгэлэн хизээ вэ? Шинэ бүтээл хийсэн үү гэж асуудаг болсон. Тэгээд ер нь бол нөгөө зураачийн уран бүтээлийг яадаг гэсэн бэ гэвэл одоо энд үзэсгэлэнд гаргаад тэгээд мэдээч хэрэг нөгөө үйл ажиллагаандаа зориулаад бас нэг тодорхой хэмжээгээр жоохон хувь аваад авч үлдээд бусад юм бол шууд зураачтай очдог. Тэр утгаараа та бүхэн одоо ингээ Монголд ажиллаж байгаа болоод Монгол уран бүтээлчдийн уран бүтээлийг бас ингээ дэмжиж байна гэж бас би тайлбарладаг гэсэн л та. Тэгэхээр хүмүүс их дуртай бас дэмжиж авдаг. Сая би Венецд бас очиод Биеннале дээр оролцоод ирсэн. Тэгэл тэр орой гэхэд одоо бас монголчуудын уран бүтээлчийн зургнаас зүгээр ингээл маш өндөр үнээр шууд зарагдаал явчихж байна. Гэхэд бол манай соёл урлаг бас тэгээд одоо зураг уран зургийн тийм үнэлэмжүүд бол өсөж байгаа нь харагдаад байгаа л да. Яа харахгүй одоо анх үнэлэгдэж байсан үнэлгээнээс бол хэд дахин давцсан. Тухайлбал түрүүн би одоо Queen хамтлагийн зураг гэдээ ярьжсэн тий. Тэр зургийг бид нар одоо хүртэл одоо борлуулаагүй, зарлаж борлуулаагүй. Тэр зураг бол одоо маш онцгой бүтээл байдаг. Монгол зургийн аргаар ингээ хүүрнээ өгүүлэх аргаар ингээд зурцсан. Тэгтээ одоо дээр нь бол галт түшиг дүрлцэж байгаа нөгөө Queen хамтлагийн 4 гишүүн ингээд түүхтэйгээ байждаг. Тэр бол ингээд үнэхээр
их ирч хүчтэй хэд одоо баг 1 сая гаруй хүний төрсэн үзэгч төрсэн хамгийн их одоо миний хийсэн зургуудаас хамгийн их үзэгчтэй төрсэн тийм зураг байгаа. Тэрийг одоо зориудаар худалддаггүй гэсэн үг. Зориудаар худалддаггүй тий. Ер нь бол анх үзэсгэлэн 50 санал орж ижсэн. Маш өндөр санал орж ижсэн. Тэгээ би уран бүтээлчтэйгээ ярилцаад битээр бол ямар ч гэсэн энийг өшөө олон үзэгчдэд хүргэе. Нэг цуглуулагчийн одоо цуглуулганд биш Queen хамтлагийн тэр бүх үзэгчдэд магадгүй хүргэе гэж бодоод тэгээд ямар ажлууд хийсэн бэ гэвэл түрүү би хэлсэн тий Европын орнуудаар үзэсгэлэн гаргасан. Тэгээд Freddie Mercury бол үнэхээр олон фантай тийм хүн байдаг ш тийм ээ. Тэгэхээр Швейцарт бол яг тэр Freddie Mercury-гийн дурсгалд зориулсан фэн клубын одоо үйл ажиллагаа болж байгаа тэр үеэр яг тэр арга хэмжээгээр Queen хамтлагийн фэн клубтай хамтраад Монтро хотод үзэсгэлэн гаргачихсан. Тэгээд одоо асар их нөгөө фэнүүд нь ирж үздэг. Дээр нь одоо олон фэн клуб конвенцүүд дээр нь үзүүлсэн гэж байна тий. Одоо зургийг ч үзүүлж исэн би өөрөө бас энэ уран бүтээл яаж бүтсэн 5 жил хийж бүтсэн энэ уран бүтээлч маань яг үнэхээр юм фэн байсан. Тухайн үед одоо залуу байхдаа Queen хамтлагийг сонсох ирэхгүй тий одоо тийм нийгэмд амьдарч байсан хүн бол одоо ийм одоо бишин шүтрэн бишигч ингээ Монголд байдаг гэдгийг харуулж байгаа байхгүй тий. Тэгээ уран бүтээл ийм гоё юм хийцэн гэхээр тэгээд бол тэрийг одоо Freddie Mercury-гийн төрсөн дүүн үзчихсэн. Queen хамтлагийн уран бүтээлчд Brian May, Roger Taylor тэд нар үзчихсэн. Уран бүтээлчээ уулзуулж байсан. Мөн одоо Queen хамтлагийн менежертэй Jim Beach-гатай би өөрөө бас одоо нэр төрийн хэрэгтэй 2-3 удаа уулзж ялаа. Уран бүтээлчээ уулзуулж ялаа. Тэгээд тэд нар бүгдээрээ мэддэг. Тэрний үндсэн дээр бит хоёр ярьж хаад одоо We Will Rock You гэдэг мюзикл байдаг тийм. Тэр мюзиклийг тоглодог одоо миний театрт бол 2 жил гарангийн хугацаанд яг орох хэсэгт ингээд байрлуулад бас толилж үзэгчдэд үзүүлжсэн. Тэгэхээр бол тэр мюзиклийг л одоо сая гаруй хүн үзсэн гэдэг. Тэгэхээр зүгээр тэр хүмүүст хүрсэн одоо уран бүтээл гэсэн үг. Тэгж түүгээр дамжуулаад ганцхан цуглуулагчид хүргэх гэхээсээ илүү нөгөө Монголоор сурталчлаа, уран бүтээлчид сурталчлаа гэдгээ илүү өргөн хүрээнд цонхыг сонгосон байж тээ. Одоо өөрийн ашигаас илүүтэйгээр. Тэгэхээр бол тийм боломжууд байдаг ч гэсэн бас нөгөө зорилго юу вэ гэдгээ ерөөсөө мартажлахгүй. Би бол арт дилер биш. Зарим хүмүүс ч гэсэн над руу бас ханддаг л да. Үзэсгэлэнгээ гаргая, миний зургийг зараад өгөөч гэх мэтэр. Гэхдээ би бол хэлдэг би бол куратор, би одоо промоутер, тэ сурталчилгаа хийн. Мэдээч хэрэг бизнес орж ирвэл сайн. Гэхдээ энэ бол миний эцсийн зорилго биш. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч, дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UbiCab. Гэр бүлийнхээ тухай товч дэлгэрүүлээд ярьж болох уу? За одоо жишээлбэл чи ингээд Англид олон жил ажиллаж амьдарч байна тийм. Бидний харж байгаагаар ингээд нэлээд олон хүмүүсийн миний мэдхийн өөртөө яг гэр бүлээрээ хүүхдүүдээ монгол хэлээр илүү сайн төлөвшүүлээд нөгөө өөрийнхөө мөрөөдлийг тэр хүүхдүүдэд шингээж өгөөд цаашаа ингээд аль болох боломж руу явуулж өгч байна. Гэр бүлийнхаа тухай одоо хүүхдүүд тань юу хийж байна? Та нар гэр бүл болсноор хүүхдүүдийнхаа төлөвшөлд яаж нөлөөлж чаддаг? Гэр бүлийн хүн манай нөхрийг Азхүү гэдэг. Тэгээд манай хүн бол мэрэгчлэн бол инженер, тэгээд бас программист, тэнд гитэмист багшилж байгаа, 5 жил багшилж байгаа. Дараа нь одод студид бас 1 жил ажиллаж байгаа. Тэгээд Англид ирээд Манчестерт ирж ажиллаж амьдарч байсан. Сурч бас магистр хийх гээд ирсэн. Бас тийм залуу байсан. Тэгээд Лондон, Манчестер хоёр бол хол тий. Тэгээд анх би бас л нөгөө юм зохион байгуулдаг замаараа л Сарантья дуучны тоглолтыг зохион байгуулад явжсан. Тэгээд монголчуудынхаа холбоотой Зэрэнбат зөргөө гэж залуучуудтайгаа нийлээд би бол театраа ер нь хөвчлэн англичуудтайгаа их харилцдаг. Тэгээд театраа болоод бүх юма зохицуулаад ингээд Сарантья дуучныг ураад Сарантьягийн концертын дээр нөхөртэйгээ анх танилцчихсан. Тэгээд танилцаад тэгэл Манчестераас манай хүн захиа бичил хийдэг болсон. Тэгээд сайхан гэр бүл болцгоосон. Одоо битээр бол 2 охинтой. Том охин маань Ану, бага охин маань Олонгоо гэд бас их хаттынхаа нэрээр ингээд нэрлэлсэн. Охтууд маань одоо том болцоож байна. Манай охин бол яг миний судалгааны чиглэлээр одоо Монгол улсын соёлын дипломат бодлого гэдэг сэдвээр бакалавр хамгаалсан.
Тэгээд одоо тэрэн дээр жишээлбэл намайг жишээ авч судалж бичиж байгаа байхгүй юу. За та 2015 оноос хойш соёлын элч болсон энэ соёлын элч нар бол Монгол улсын төлөө аюул хэм хийж байна. Тэгэд ийм хийсэн байна. Тэгээд ер нь Монголын соёлын дипломат бодлого бол энэ хүмүүсээр бас дамжиж явж болох юм байна. Одоо өөр яаж ямар бүтээлүүд ямар одоо соёлын бүтээлүүд ашиглаж цаашаа хөгжиж болох уу энэ гэдэг бүр маш гоё гаргалгаатай тийм судалгаа хийгээд бүр ингээд одоо өвлж авдаг гэдэг штэ тий. Хинч хэлээгүй би асуугаагүй би чи тэгээд өгөөрэй гэж гуйгаагүй өөрөө монголоо яаж сурталчлах вэ ингээд аюу тийм монголсаг сэтгэлтэй. Одоо манай хоёр охин хоёулаа жижиг баг нь одоо 9 настай тасал ийм монголдоо дуртай монголоо гэд ярихаар монгол хөгжим дуртай тийм одоо тий яг суурн ингээд гоё тавигдтал бас бид нар баярлал манай нөхөртөө бас баярлалаа л да. Ер нь хэцүү штэ ховор мэрэгжил байж тээ. Би ер нь сонсож байгааг юм байна. Нэлээд өндөр түвшинд тэгээд энэ чиглэлээр явж байгаа ийм залуу бол би ер нь сонсоогүй юм байна. Маш сонирхолтой юм байна. Ээж охин хоёр хоёлаа яг адил түвшинд ингээд мэрэгжил эзэмшээд англи оронд өөрсдөө орон зайг бий болгоод том мөрөөдөл нь бол ялгаагүй ингээд Монголын урлагийнхныг дэлхийн тавцан дээр гаргахын төлөө тийм энэ уран зай дээр амжилт олуулахын төлөө явж байна. За тэгвэл нэг юм асуу. Яг одоогийн Монголын урлагийн төвшин олон улсын буюу дэлхийн стандартын хэмжээтэй харьцуулах юм бол яг ямар төвшөнтэй? Ер нь улс орон болгон нөгөө хөгжлийн замаа тойрдог. Бид нар нөгөө капитализмыг алгассан гэд баярлаад байдаг тийм. Алгасаагүй юм билээ шүү дээ. Уг нь бол завхарсан юм билээ шүү дээ. Байж лээсэн тийм бага хүмүүсээ завхруулсан шүү дээ. Ер нь бол юмыг алгасна гэдэг бол төгс байдалд хүрэхгүй. Тэгэхээр одоо өчнөө 100 жилээр хөгжсөн оронтой өөрсдөө дүйж зөөрлөнө гэдэг бол бас тэнийг өрөөсгөл гэж боддог би тийм. Ер нь comparisons OGS гэдэг энэ Англи аяг том үг гэдэг л та. Тэр нь болохоор жишиж зөөрлөнө гэдэг бол угаасаа хамгийн тэнэг зүйл гэж байгаа. Наадах чи гоё үг байна Тийм. шүү. Би бол энийг дандаа хүүхдүүдэд бас хэлдэг. Би чамайг хинтээч зөөрлөхгүй. Чи бол өөрөө хүн өөрөө би хүн учраас чи өөрөө юу сонирхон тэрийг л сайн хөгжүүл өөрийгөө хөгжүүл одоо self growth те өөрийгөө хөгжүүлэх ёстой. Өөрийгөө хөгжүүлээд чи ээж нь эмээгийн генийг сайжруулсан, эмээ чинь миний эмээгийн генийг сайжруулсан. Чи миний генийг сайжруулж байгаа, чиний хүүхд чиний генийг сайжруулна. Ингээл явах ёстой. Тэгэхээр өдөр тутам ингээд өөрийгөө хөгжүүлэх боломжоо ерөөсөө алдаж болохгүй. Өөрийгөө хөгжүүлгээл бүгд нь хоёулаа тэгж цагтаг. Тэгээд охтууд маань ч гэсэн бас ингээл одоо жишээлбэл жоохон бахта бид нар Disneyland явал тэгсэн чинь ийшээ тоглох уу гэдгсэн чинь тоглохгүй гэхгүй юу. 4-5 хүүхэд том охин маань тэгэхээр би хэлсэн ээж нь хүүхэд байхдаа ийм шилтгэнд тоглох нь битгий хэл ийм куклтэй авч тоглож үзэх юмсан гэж мөрөөддөг байл шүү дээ. Одоо Монгол улсад одоо яг чамтай чацуу энийг үзэх байтугай үзэж чадахгүй зөндөө хүүхэд байгаа тийм. Чи тэгэхэд ийм гоё боломж олцоод ирчээд ингээ энэ хажууд нь ирчээд ятарсан ч гэсэн чи гоё юм үзэх ёстой шүү дээ гэд тэгсэн чи окей гэд басаад явжсан байхгүй. Тэгээд яг тэрэн шиг би бас хэлдэг. Ер нь боломж гэдэг бол айгүй ховорхон. Боломжийг хүн өөртөө одоо ашиглах бишлээ боломжийг ингээд одоо үзэл өнгөрүүлэх ёстой тий. Боломж гарч иж яхад хаях ч юм уу өөрөө залхуугаасаа алдах ч юм уу тий. Тэгэх юм бол тэгэл чиний л амьдрал чи өөрөө хохирно тий. Өөрхинч би ч хохирохгүй өөрхинч хохирохгүй. Та хэлж штэ ингээд бид надад ойлгох үе байсан. Үсээ зулгаамаар үе байсан ингээд тэгээд яг яриан дунд нь бас гарч ийн нөгөө би өөрөөсөө мөнгө гаргаад байдаг гэсэн гэл тий. Одоо ингээд сонсоор нөгөө айгу их л юм байгаа ахал. Гэхдээ одоо таны ингээд хамгийн хэцүү тийм үеэсээ хуваалцвал за одоо би яагаад юу нэг ингэж яваад байгаа ч юм уу нэг тийм бодол хүн төрөн штэ бас юм чинь. Тийм үе ямар үе вэ? За тэгээд ер нь бол тэр хэцүү үед бол хамгийн анх ирж яхад тулгарчсэн үед яагаад гэвэл нөгөө бид нар чинь хураасан яасан мөнгө төгрөггүй ирнэ ажиллаад оюутны цалингаар ажиллана тий дээр нь тэгээд аав ээж нар чинь тийм мөнгө төгрөгөөд боломжгүй манай ээж бол багш насаараа багш исэн манай бол нягтлан одоо хийжсэн тэгээд ер нь бол нөгөө
айлын том нь бас тий энд ирээд бас дүүнээр авчир сургаж хүмүүжүүлээд бас буцааж исэн. Тэгээд анх ирж явах үед л нөгөө ганцаардал аяг гардаг. Одоо ингээд Монгол дахт бол одоо хүүхдээ юу яачин тий ээж аав дээрээ авчиж ахтай хамаатан дээрээ авчиж найз нартай тоглолчин ч гэдэг юм уу тий. Тэгээд тэр бол байхгүй болчихж байгаа. Зөвхөн яг чи өөрийнхөө амьдралд өөрөө л эзэн хинч бүхэн өөрийн ажилдаа хинч гомдох хэрэггүй бас найз нөхөд байлаа гэд нэг өдөр харж өчүүлнэ дандаа авчиж өчлөхгүй тий ерөөсөө яг юм заагтаа болцдог энэ тийм амьдрал. Тэгэхээр тэр үед л одоо би ингээл Монголоо үнэхээр бас яг сандгийн билээ л дээ ингээл ямар жаргалтай амьдарч ирсэн юм бэ. Тэнд ямар нэгэн зовлон гэж бодож ирсэн маань зүгээр л төр зургийн юу байсан биш үү тий. Ямар их дэм байгаа вэ? Ямар их дэмтэй байд юм бэ? Бид нар ч ямар тийм нийгмээрээ амьдардаг хүмүүс вэ? Ингээ сүргээрээ амьдардаг тий. Ингээ сүргээрээ хамаатан тэгэл ажил дээр хүртэл ингээл хоолоо хувааж итэл тий. Бүр их гоё тийм найз нөхдөд өөрөө бүр ингээл үүр төрөдөө ороод ингээд энд бол хичнээн найз байгаад ажилдаа явлаа найз нь гэл гараа явчихна тий. Хүүхдээ орчихгүй болохгүй штэ ийм ингээл тэгэхээр яг ингээл тиймэрхүү үед айгүй хүндрэлтэй. Тэгээд мэдээч хэрэг хэлжсэн тий мөнгө төрөв тэгэл амьдралын тийм асуудлууд бол яг иржсэн үед анх иржсэн үед их тулгардаг байсан. Тэгээд дараа нь бол ажил хийгээд тооцоолоод тэгээ хариуцлага хуваагаад тэгээд хүүхдүүд жоохон томроод ингээд яваад тэгээд өөрөө энэ гоё ажил хийдэг болохоор би энэ ажил маань ингээд хобби байжгаад бүр ажил маань болцсон. Одоо миний ажил бол хэл соёлын зөвлөх консалтант хийдэг. Соёлын харилцааны консалтант хийдэг. Тэгээд одоо олон байгууллагуудтай хамтарч ажиллана. За Монгол гэлтгүүд одоо олон янзын бас арга хэмжээнүүдийг бас продюсер хамтарч хийн. Одоо 5 сард хийх гэж байгаа нэг ажил маань энд байдаг залуу дипломатчдын клубтэй хамтраад Монгол зөвхөн Монголд төдийгүй олон улсын бүх элчин сайдын яамдуудын фэшн шоу, загварын үзүүл шоуг продюсинг хийж байгаа. Ерөнхий продюсер нь ажиллаж байгаа. Тэгээд энэ маань бол одоо нөгөө бас ахиж дэвшиж байгаа тий дэвшиж байгаа. Тэгээд бас бусад хүмүүс ч гэсэн зөвхөн Монголын арга хэмжээг хийгээд хаас илүү олон улсын арга хэмжээнд ингээд хамтран хийдэг болсон хэмжээнд хүрсэн байна гэж гэсэн үг. Тэгэхээр бас тодорхой хэмжээгээр ингээд дурлаж хүсэж хийдэг ажил маань хобби байжгаад бас мэрэгжил маань болоод одоо бүр ингээд тий ажил маань болоод ингээд бас амжилттай явж байгаа бас их баярлдаг. Гоё ажил штэ. Урлагийн ажил чинь ийм уран бүтээлчд маань угаасаа их гоё нэрхтээ хүмүүс эдэг. Тэд нар маань ингээд сурталчилж өгөхөөр баярлна. Хүргэж байгаа үзэгчд маань баярлна. Би өөрөө тэрийг хараад баярлна. Тийм л уран бүтээлчд бол танд бол талархлаа байнга илэрхийлж байгаа үстэй тий. Тэрнээс нь та айгүй маш урам авдаг тий. Одоо ерөөсөн олон хүмүүс баярлаа талархлаа. Тэгээд баруун гарна гэж бодож байгаагүй гэд тэгээд хэлдэг. Тэгээд би ч гэсэн тэрэндээ бас бахархалтай байдаг. Тэгээд зөвхөн монголчууд хэлтгүү одоо олон улсын уран бүтээлчдэг ч гэсэн одоо бас Монголд очиж тоглоулдаг, ажиллаулдаг. Тэгэхээр бас тэд нар маань ч гэсэн ингэж баярлж байна гэд бас талархлаа хэлдэг. Ер нь дэлхийн тавцсан дээр за ингээ хүү хамтлаг гарлаа. Хүү хамтлагийн бүтээлүүдийг харахаар нөгөө хүннүү гүрэн ялгаагүй бидний одоо баг хоцрогдсон гэж оргицсан урлагийн аялгуунуудыг хөгжмийн зэмсгүүдийг те дуултыг орчин үе дээр авчирч наад чинь энэ том гэтэл сая ингээд англи тоглогдлоо шүү дээ одоо Монгол хаан. Анхудаа театр бүрэлдэхүүнээрээ орж иж маш олон хүний бүрэлдэхүүнтэй тоглолт англид хийгдлээ гэсэн. Тэгэхээр энэ бол том боломж. Одоо таны оролцоод байгаагаар танай охины дэмжлэгтэйгээр бид нар ингээд зориглоод энэ том зах зээл рүү гарах маш том боломж байна гэж гарч байна тийм үү? Тийм. Ерөөсө бүрэн байна. Үнэхээр сая бол жишээлбэл хүү хамтлаг бол багаараа ажилласан. Сайн лидертэй тий хин ах дашнаг ах бол өөрөө энийг гаргахын тулд 10 жил судалгаа хийж бас ажилласан бэлтгэсэн артист development буюу яг уран бүтээлчтэй бэлдсэн үзэгчтэй тодорхой хэмжээгээр бас бэлдсэн
Одоо дэлхийд дахинд тэгж ажилласан, төлөвлөгөөтэй ажилласан байна. Бага бүрдүүлж чадсан байна. Яг тэрнтэй адилхан Монгол хаан бас яг бага бүрдүүлж чадсан. Би найруулагч Баатарыг бол бас сайн лидер байна гэж хардаг. Тэгээд бас дээр нь нөгөө мэрэгжлийн урлагийн маш том байгууллагууд бас орж ирсэн багт. Үндэсний урлагийн их театр, театрын бүжигчид, тэгээд Улсын драмын эрдэм театрын уран бүтээлчид, жүжигчид, бүжигчид, тэгээд одоо Монгол улсын хамгийн шилтгэл уран бүтээлчид бас оролцсон. Тэгээд дээр нь одоо Англи Монголын том продюсерын баг оролцлоо. Тэгээд тэрний бас нэг нь байсандаа би үнэхээр бас баярлж байгаа. Энэ бол яг миний хүсэж явсан, мөрөөдөж явсан зүйлийн нэг. Ингэж одоо Англид гадаадд Монгол улсынхаа уран бүтээлчдийг эдийн засгийн эрхлэлтэнд оруулаад ингэж болтгийм байна гэдгийг харуулад аргаарынхаа хүмүүст гоё мессеж үлдээгээд амжилт гарах юмсан гэж боддог гэсэн. Яг энэ маань билсэн. Тэгээд миний бас одоо коллег болох соёлын элчин нарын хурал болсон л да. Тэгээд тэр нэг соёлын элч маань хэлжсэн. Өнөрөө чи бид нарын бүгднгийнх нь мөрөөдлийг биелүүлчлээ шүү дээ. Тэгээд хэлжсэн. Энэ бол үнэхээр тийм боломж байна гэдгийг харуулж байгаа. Нэгсэндээ та бүхэн өнөөдөр ярилцдаг бас. За нэгдүгээрт ингээд Монголын түүхийн археолог гэж гоё үгэллээ тийм. Монголын түүхийн археолог бол маш их байгаа. Бид нар энэ яг түүхээ хүн болгон уншаад үзээд хараад судлах юм бол бид нарт асар том боломж байна. Нэгдүгээр тийм. Хоёрдугаарт бид нар нүүдэлчин соёлоос бий болсон маш олон чанарууд байгаа бид нар тийм. Дасан зохицохоос гадна тийм дуу хөгжим, туйлс, одоо хөгжмийн зэмсэг, утас хэрэглэгээд гурав дахь асуудал нь бид нар бие нэгээ ер нь хүлээн зөвшөөрсөн байна гэж. Өөрөөр хэлбэл хин нэгийг тэр яах вэ? Би тэр яах вэ? Би тэрнээс илүү эсвэл тэрнээс илүү гэдэг эгого болчмоор байна. Энэ бол одоо ингээ багаараа маш том сахилга баттай эмэг цэгстэй лидерийн удирдлагуудаар яг багаараа түрүүчийн хэлгээр хүн болгон өөрөө хийж чадах юм уу төгс гүйцэтгэл байвал бид нар том амжилт төрөх юм байна гэдгийг жишээлбэл англи тоглосон энэ жүжиг дээрээс бид нар бүгдээрээ анзаарч харсан тийм. Дөрөвдүгээр гэд тань шиг танаа охин шиг яг ийм урлагийн менежментийн чиглэлээр дэлхийн хэмжээнд стандартанд сураад онлайн үзээд тэр хэмжээнд ажиллаж байгаа зөндөө олон хүмүүс. Тэгэхээр одоо та нар ч гэсэн үүрэг хариуцлагачийн өмнө задэж ижил та тийм. Тэгэхээр бид нар энийг нэгтгээд биегээ яг дэмжиж хамгийн гол нь маш сайн эв нэгдэлтэй байж чадах юм бол дэлхийн урлагийн зах зээл дээр Монголын янжин лам бурхан залрах цаг хугацаа ойрхон байтай. Энэ бол биднээс шалтгаалтай. Тэгээд уулзаж ярьсанд маш их баярлалаа. Миний хувьд бол бас их олон гэгээлэг юмыг олж харлаа. Ганцхан дуу хөгжим, драмаас илүү бас уран зураг байна гэдээ одоо бид нар сүүлийн үеийн их авьяастай залуучууд дэлхийд рүү тэмүүлж байгаа энэ залуучуудад зөвлөгөө хүмүүс нь байж байна, туслах хуульч нь байж байна, тийм менежментийн баг ажиллаж байгаа туршлагууд нь байж байна. Тэгэхээр бид нарт бол бүх боломж байна л гэсэн үг тийм. Тэгээд яг хөө би нэг зүйлийг хэлмээр байгаа нь бидний хувьд бол биднээс хамаарахгүйгээр монголчуудаас хамаарахгүйгээр одоо түүхийн гашуун бас үйл явдал болсноос болоод бид нар бас тодорхой хугацаанд түүхээ мартаад, түүхээ хориулаад, тийм ээ, уншиж судлах боломжгүй, буруугаар ойлгуулад, одоо их хааныхаа нэрийг ч дурдах ирэхгүй, Монгол их хэл бичгээрээ одоо бичиж унших тийм ирэхгүй явлаа. Тэгэхээр одоо бол ингээд эрхчлөөтэй сайхан цаг, орчин үеийн сайхан нийгэм ирсэн байна. Тэгэхээр одоо яг тэр одоо мөчүүдийг алдсан тэр хүмүүс одоо бид нар шиг манай аав ээж шиг тэр хүмүүс бид нарын үеэс эхлээд ингээд өөрсдөө сураад боловсроод өөрсдийнхөө түүхийг эргэж хараад үзээд тэднэрийгээ эргээд залуу үедээ бас үр хүүхдүүдээ ач нартаа зэн нартаа ингээд өглөөлж үлдүүлвэл одоо бидний түүх тасрахгүй. Тэгэхээр Монголын түүхийг тасрахгүй ингээд цааш нь залгамж халаатай сайхан авч явах үүрэг хариуцлагын том цаг байна шүү гэдгийг би бас хэлмээр байна. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч, дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab.
Тэгээ энэ телевизийг үзэж байгаа хүн болгон бас энэ тухай эргэцүүлээсэ. Тэгээ боломж байвал одоо бас та нартай холбогдоод хэрвээ чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл байвал мэрэгжлийн талаас нь зөвлөгөө аваад ингээд явах боломж одоо монголчууд бүх бидэнд тий болоод одоо ирээдүйн залуучууд тав хүнд бүрэн байгаа шүү. Тэгээ энэ удаагийн нэвтрүүлгээ ингээд жаргаж байна. Тэгээд бидэнтэй хамт байсан тав хүнд маш их баярлалаа.